Шалом, шалом. За 4 сарын 6-ны өдрийн 4 сарын 6 шүү. 4 сарын 9-ний өдрийн чимээгүй цагаа эхлэе. Тэгээд эзэнтэй талархъя. Эзэн гэхээр гайхалтайгаар биднийг хэрөөж очиод талархъя. Ариун сүнс биднийг өдөрт болтугай. За хамтдаа залбирая. Эзэн минь танд баярлалаа. Энэ өдрийг тавдартаараа. Үнэхээр гайхалтай гөрөлт өдрийг өгсөн танд баярлалаа. Ариун сүнс биднийг хөтлөн дагуулаарай. Ариун сүнс бидэнд заагаарай. Үнэхээр эзний оршихуй энэ өдрийн турш бидэнтэй хамт ээж бидэнд эзнийг улам илүүж харуулах болтугай. Тэгээ энэ өдрийн үгийн төлөө баярлалаа. Бидэнд сайхан Библийг өгсөнд баярлалаа эзэн. Тэгээ бидний амьдралд үг улам илүү хүчтэйгээр ажиллах болтугай. Тэгээд бүх алдрыг, хүндэтгэлийг, магтаалыг танд өргөж байна. Энэ цагт бид танд өргөж байгаа энэ мөргөлийн цагийг та удирдах өрөө. Тэгээд бид чих тавин таны үгийг сонсоход бидний зүрхэнд үг суулгах болтугай. Иесийн нэрээр залбирлаа. Амин. За бид нар Иохан номод дууссан. Иохан номод дуусаад одоо бид нар юу руу орж байна? Гайхалтай. Эхлэл ном руу буцаад эргэж орж юм. Яг нэг амлалтын баярын сэдвүүдэд тааруулж ингэж юу руу орсон байгаа тий. За тэгээд өглөөний минь бүгдээрэнд өглөөний минь төргий. Цэцэг таригт шун гоё шүү дээ. Өглөө болгон гайхалтай сайхан өглөөний минь гэд ороод ирдэг тийм ээ. За 22-ийн эхлэл намын 22-ийн 1-ээс 24. За уншлаа. Исаакийн тухай тушаал. Эдгээр явдлын дараа бурхан Авраамыг сорж түнд Авраамаа гэсэнд Авраам харагдав. Би энд байна гэжээ. Бурхан чи хүүгээ хайртай цорын ганц Исаак аваад Мориа гэдэг газар руу яв. Тэнд түүнийг миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр шатаал тахил болгон өргөгтөн гэв. Тэгээд Авраам өглөө эртлэн босоод илжгээ имэйлэж хоёр зарц залууг хүү Исаакийнхаа хамт дагуулж хоёр зарц залууг Исаакийнхаа хамт дагуулж шатаал тахилын мод хагалж аваад Бурханы өөрт нь айлдсан тэр газар руу явжээ. 3 дахь өдөр нь Авраам хараа өргөн тэр нутгийг алсаас харав. Тэгээд Авраам зарц залуустаа та хоёр илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ очиж мөрөгчгöd та нар руу эргэж ирнэ гэв. Авраам шатаал тахилын модыг авч хүү Исаактаа өрүүлж өөрөө гал хутаг хоёроо бариад хоёул хамт явжээ. Исаак эцэг Авраамд хандаа аав минь ээ гэхэд тэрээр хүү минь би энд байна гэсэнд Исаак хардаа гал мод хоёр энд байна. Харин шатаал тахилын хурган хаана байна вэ гэхэд Авраам хүү минь ээ шатаал тахилдаа зориулж бурхан хургаар хангана гэд хоёул хамт явжээ. Бурханы айлдсан тэр газар тэд хурч ирээд Авраам тэнд тахилын ширээ босгож мод өрж тавиад хүү Исаака хүлж тахилын ширээн дээрх модон дээр тавив. Авраам гараа сунган хүүгээ алахаар хутгаа авав. Тэгтэл Тэнгэрээс эзний Тэнгэрэлж Авраамаа гэж түүнийг дуудсан. Харагдав би энд байна гэв. Тэнгэрэлж хүүгүний эсрэг гар бүү далаа түүнд юу ч бүхий. Учир нь чи хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг бурхнаас мэдгийг чинь одоо би мэдлээ гэв. Авраам хараагаа өргөн харуул үзэгдэн нэгэн хуц өтгөн бүтэн дэврээрээ тэгэлсэн байж. Авраам очиж тэр хуцыг барьж аваад хүүгийнхээ оронд түүнийг шатаал тахил болгож өргөв. Тэгээд Авраам тэр газрыг эзэн хангана гэж нэрлсэн учраас хүмүүс өнөө хүртэл эзний ууланд хангагдах болно гэж хэлдэг болжээ. Тэнгэрээс эзний Тэнгэрэлж Авраамыг хоёр дахь дуудаж эзэн ийн айлдаж байна. Чи ийм хүү үлдэж хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй учраас би өөрөөрөө тангаралж байна. Би үнэхээр чамайг өрөөж уруудмыг чинь Тэнгэрийн одоо далайн иргэн эс мэд асар болон болгоно. Үр удамчин дайснуудынхаа үүд хаалхыг эзэгнэх болно.
чи миний үгийг дуулууртаа дагсан учраас үр удмаар чин газар дэлхийн бүх хүндэстэн өрөөгдөх болно гэв. Тэгээд Авраам зарц залуус дээрээ иргэн ирж хамтдаа хөдөлж Бершабад хүрв. Ингээд Авраам Бершабад сурчжээ. Үүний дараа нэгэн хүн Авраамд харах дүүн чиний дүү Нахорт Милка хүүгүүд төрүүлж өгчээ гэж мэдүүлв. Түүний ууган хүн Ууз удаах хүн дүү нар нь Бууз мөн Арамын эцэг Кемуэл бас Хесед, Хазо, Пилдаш, Ядлав, Бетуэл нар билээ. Бетуэлний Ребеккаг төрүүлжээ. Авраамын дүү Нахорт Милка энэ наймыг төрүүлжээ. Нахорын татвар юм болох Реумагийн түүнд төрөж өгсөн хүүгүүд нь Теба, Гахам, Тахаш, Мака нар байв. Амен. Амен. За, хочин гэрэл эргэж орсон. За, өнөөдрийн бидний уншсан хэсэг болохоор гэж цорын ганц хүүгээж харамлаагүй хайр гэсэн гарчигтай. Цорын ганц хүүгээж харамлаагүй хайр. За, энэ зургийг хараар манайхаа хутга барьцсан тий. Хүүгийнхаа нүдийг ингээд хагалцсан. Тэгээ цаана бутанд хоньж. За. Авраам Бурхны үгийг дуулууртаа даган Исаак хүүгээ харамгүй өргөдөг. Гэвч Бурхан Исаакийг орлох хургийг бэлдсэн байжээ. Библийн ойлголт 100 наснда үлгийдэн гарсан цорын ганц хүүгээ шатаал тахил болгон өрг гэсэн ойлгомжгүй тушаалыг Бурхан Авраамд өгдөг. Гэвч Авраам амийн Бурханд итгэн түүний үгийг дуулууртаа даглаа. Өнгөрсөн он жилүүдэд Бурхантай хамт явахдаа хайр хүч чадлыг мэдэрсэн Авраам Бурханд бат итгэж шатаал тахил өргөх хурхаан байна гэсэн Исаакийн сэтгэл өвдсөн асуултад Бурхан урдаас бэлдсэн байгаач Авраам итгэлээрээ харуулдаг. Хүүн өгсөн ч дахин амьдлна гэж итгэсэн Авраам Исаакийг шатаал тахил болгон өргөх гэж байх тэр мөчөд Бурхан яарвчлан тусаач уртаас бэлдсэн эр хурхыг өгөв. Авраамын Бурханаас эмээх зүрх сэтгэл бат итгэлийг харсан Бурхан амлсан амлалтаа дахин баттгаж ивэлээ дүүрэн буулгадаг. За, Бурхан гэж юм бэ? Исаакийг тахил болгон өрг гэсэн тушаалаар Авраамын итгэлийг шалгадаг. Үр өдмийн талаар өгсөн амлалт нь аюултай байдалд орсон ч Авраамд итгэснээ харуулж байна. Өнөөдөр ч гэсэн Бурхан бидэнд итгэдэг учраас бидний даах хэмжээний сорилтыг өгч бүрэн төгс болгодог. Надад өгч сургамж юу вэ? Хамгийн хайрладаг зүйлөөрөө хутгад талахаас нааш Бурханы төлөвлөгөөг харж чадахгүй. Өнөөдөр ямар зүйлээс татгалзах үйлдэлээрээ итгэлээ нотлох вэ? За, би өнөөдөр нэг үгийг бас онцгойлон та нарт өчигдөр би хичээлдээ явж байгаа нөгөө нэг үгийг айгуу гой сурсан байхгүй юу? Бүр өстө би нэр айгуу баярлсан энэ үгийг юу яаж аваад. За, тэгээд тэрний юу вэ гэхээр манайхаа зөвлөж байгаа. Би заавчлаараас би бүр энэ үрнийг бүтлүүлж өгч шүү дээ. Энэ мэнчтэй яагаад зураг гоё харагдахгүй та нарт за. Тав дээр хараач чиг за яах вэ? Цорын ганц хүүгээж харамлаагүй хайр гэж. За, өнөөдрийн бидний уншиж байгаа энэ түүх болохоор яг юу шиг байгаа байхгүй юу? Бурхын эцэг цорын ганц хүүгээ Есүс Христийг тахил болгож өгсөн. Яг энэ илчлэлд хучин гэрэн дээр гарч ирж байгаа зүйл. Өчигдөр нэрээ би хичээл дээр шинээр нэг яг юуны үгийн утгыг сурсан байхгүй юу? Бид нар нөгөө 3 дахь өдөр болгон яг одоо ингээд туурайг судлаад тэгээд зүгээр л ерөөсө бүтээлийн тэг 6 өдөр бүтээлийн 6 өдөр тэр зүйл одоо бид нар итгэгч хүмүүсийн итгэлийн шат төвшөнтэй хэрхэн уялддгийг ингэж харуулсан юм хичээл үтсэн байхгүй. Тэгээд тэр дунд атом гэдэг үгийг сурсан. Еврейгээр атом гэдэг болохоор илжиг байхгүй. За, өнөөдрийн бидний уншсан хэсгээр юу байгаа? Илжиг зөвлөж яс хийсэн бэ надад энэ миний юу бүр ингээд дураараа ийш тийш хөдлөд намайг сандрахад байна. За, өнөөдрийн бидний уншсан хэсгээр юу байгаа?
3 дахь ишлэлтэй. Тэгээд Авраам өглөө эртлэн босоод илжгээ имэйлж гэсэн байгаа. Илжиг. За тэгэхээр Адон гэдэг үгийн нөгөө эхний хоёр үсэг нь одоо А үсэг гэж хэлээ те. Алеп гэсэн одоо еврей үг байдаг. Тэ нь болохоор Тав гэд одоо хамгийн еврей цагаатал хамгийн сүүлчийн үсэг баггүй. Тэгэхээр Адон гэдэг илжиг гэдэг нь бидний хувьд бол хамгийн одоо юу илжигч хамгийн одоо юу тийм те мэдтгүү төрлийн амьтан шүү дээ. Би Монгол хүмүүс чинь илжиг нэг ядаггүй болохоор илжигний талаар сайн мэдгүй. За хятад хүмүүс мэднэ тийм үү? Еврей хүмүүс мэднэ. За гэтэл илжиг болохоор ямар утга гэдэг хэрэг ингээд алеп буюу та а буюу я монголоор бол аагаас я гэсэн баггүй. Тэгэхээр эхлэл ба төгсгөл гэсэн үг гэдэг баггүй. Бид нар одоо жишээлбэл дуулахдаа эхлэл ба төгсгөл алеп юу алеп юу еврей дээр те альфа ба омега гэж тэ грекээр ягаад еврей дээр болохоор за алеп тав за тав нь болохоор тэ үсгийг юу яг гэхээр загалмаа гэж илэрхийлдэг, мод гэж бас илэрхийлдэг байхгүй юу. За тэгээд энэ дээр хараараа Авраам хүүтэйгээ илжиг эмээлсэн байна тийм үү? Бид нэр Иес Христ тэгвэл Исаак өнөөдөр юг илэрхийлдэг вэ гэвэл Исаак Иес Христийг илэрхийлдэг. Иес Христийг илэрхийлдэг. За бид нар Исаакийн яг тэр Иес Христийг илэрхийлсэн олон илэрхийлүүд байгаа. Тэрний нэг нь гэдэг нь одоо тэ илжиг унаад Мориа уул руу явж гэн тийм үү. Өөрөөр хэлбэл тэр Мориа уул нь юу гэхээр хожим бол нэг Соломоны сүмийн уул байдаг. Соломоны сүм баригддаг дахлын өндөрлөг баггүй юу. Тэгэхээр дахлын өндөрлөг рүү явж гэн гэсэн. Дахлын өндөрлөг рүү тэг илжиг унаад явж гэн тийм үү. За бид нар Иерусалимд Иесийг орж илжиг унаад ороод ирэхэд хүмүүс тэрэн дээр нөгөө дандаа тим фокус тавьж байсан. Юу штэ одоо тэ айгу даруугаар ирсэн гэж ингэж бид нар дандаа тайлбарлаж явж ирсэн тийм үү. Тэгэж ойлгож ирсэн. За тэр бол үнэхээр одоо тэ морь унж хаан шиг морь унж орж ирээгүй. Үнэ тэр үнэн тэ. Гэхдээ юу гэхдээ тэнд гэхдээ яг еврей утга нь юу гэдэг вэ гэхээр илжиг бол тэг хүмүүс зөрүүд мөрүүд гэдэг. Гэтэл илжиг бол ерөөсө эзнийхээ тэр ажлыг дуустал нь хийдэг. Амар хүндээсэн ч гэсэн тэгэл ерөөсө тэг ийш тийшээ ингэж харж марлгүй ерөөсөө л уртах замаа хараад ерөөсө дуустал нь яадаг. Эзнээ тэр очих хэвээр газар нь очиж хүрэгдэг. Ачаагаа очих газарт нь хүрэгдэг. Тэгвэл яг нөгөө эхлээс нь ахвала дуусгадаг гэсэн ийм зүйлийг хэлдэг байхгүй тэгээ Иесус илжиг унаад ирсэн нь үйлчлээ дуусгах гэсэн утга байгаа байхгүй гоёгоос би бүр ингэж өчигдөр ингэж яг бид нар одоо ингэдэг байхгүй өчигдөр бид нар 2 хичээл арсан 2 хичээл дээр дор хаяж одоо 1 хичээл дээр 10 үг ингээл 20 еврей үгийн тайлбаруудыг үздэг байхгүй юм. Тэгэл одоо яг нөгөө хуучин гэрээ шин гэрээгээ харьцуулаад тэгэл тэр дундаас нөгөө еврей үгийнхаа тайлбаруудыг үзээд би бүр яаж өчигдөр бүр ингээд нэлжиг гэдэг үгийг шинээр ингэж нээж сурч авсан та бүр айгүй баярлаад байгаа байхгүй. За одоо бид нар хөвгдөө Монгол хүмүүс бол одоо гэдэг морио та бүр хүлэг гэл айгүй гоё нэрлэдэг штэ. Хүлэг тэгээд юу байдгаа хүлэг тэгээд юу гэдэг юм одоо эзний тэг зарсан газар нь хүрхэж гэдэг тэргүүл илжиг бас яг тийм утга байгаа байхгүй. Илжиг эхлүүлснээр дуусгадаг. Адон буюу а буюу тэ тэгээд алеп буюу тав гэдэг үсгийн хооронд эхлээс нь авахлаа дуустал тэр бүх зүйлийг хагаад зоригтой хүргэдэг. Тэр юу бол илжиг гэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн юм дээр болохоор бид нар Авраам бол яг бурхан эцгийг илэрхийлж байгаа, Исаак бол Иесийг илэрхийлж байгаа. Яг одоо хожим болох зүйлийг илэрхийлж байгаа зүйл байхгүй. Тэгэн гутал яасан. Энэ дээр хайгуу гой утгууд гарч ирээд байгаа байхгүй. За тэгээд энэ дээр яасан гэхээр нэгдүгээр бид нар эндээс хамгийн сурах ёстой зүйл гэхээр цорын ганц хүүгээж харамлаагүй гэж. Яг үнийг хэлэхэд Авраам цорын ганц хүүтэй биш шүү дээ. Тийм үү? Авраам цорын ганц хүүтэй биш. Түүнд бас юу байгаа? Ишмаил байгаа тийм үү? Ишмаил байгаа. За тэгээд тэр хүүгээ тэгсэн ирнэ амлалтын хүү байхгүй юу? Амлалтын хүү. Тийм учраас шинэ гэрээн дээр ч гэсэн тий Ишмаил, Исаак хоёрыг харьцуулж ярьдаг тийм үү? Юу амлалтын хүү бол зөвхөн Исаак юм аа гэд. Яг үүнтэй адилхан
Бурхны тэ цорын ганцгүй Иесус Христийн загламаа руу Иерусалим руу тэр юу яаж байгаа илжиг унаад явж байгаа. Илжиг тэ унжигаа илжиг нь даруй байдал гэхээс илүү эзнээ бүр яг тэр эцсийн загламаа хүртэл загламаа үйлчлэл хүртэл хүргэж игж байгаа ийм зүйл байгаа. Айгуу гоё надад санагдсан. За хоёрдугаар болохоор энэ дээр нөгөө нэг юу яасан байгаа. Дуулахт ер нь бол нөгөө одоо миний итгэлийн амьдрал айгүй том нөлөөсөн зүйл маань пастор маань надаас тэ яг анх итгэдэг шинэ итгэгч чат надад хэлжсэн байхгүй. Шинэ итгэгч байхад надад юу ч хэлж гисэн гэхээр чи юу болоороо гэж хэлжсэн. Ерөөлийн сувг болоор. Тэг яаж ерөөлийн сувг болох вэ? Ерөөлийн сувг болох царан зарга бол ерөөсөө л яг Авраам шиг дуулууртаа. Хүүгээ өргөхөд Авраам өглөөрт босоо тий. Өглөөрт босоод. За одоо бид нар байсан болох өглөөрт босхгүй шүү дээ тий. Тэгээд өглөөрт ингээд хүүгээ өргөх байвал бид нар яг бурхан минь гээл та шүнжэнгөө нойрн хүрхгүй тэгэл гэснэ. Бурхан минь заавал би хүүгөх ёстой юм уу? Энэ хүүг яаж гоо залбирч авсан бэлээ дээ. Та яаж өгсөн бэлээ дээ. Заавал таах гээд байгаа юм уу ч гэдэг юм гээд ингээл төмөө юм болно да. Өглөөрт ч бүр хутга мутгаа бэлдээд гал малаа бэлдээд ингэсэн ба. За тэгээд энэ бол Авраамийн дуулууртай байна. Тэр ерөөсө бурхны тушаалд ямар нэгэн эргэлзээ одоо хойшлуулахгүйгээр шууд дуулууртай байдал гарсан. Энэ айгүй чухал байгаа тий. За тэгээд дээр нь юу гэхээр эндээс бид нар бас харах хэрэгтэй зүйл айгүй гоё зүйлүүд нь юу гэхээр сорж байгаа гэж байгаа. Сорин гэдэг нь бид нар харах юм бол сорилт гэдгийг бид нар юу гэдэг одоо унаахын төлөө биш гэдэг. Тэнцвэрлэхийн төлөө байдаг. Ялангуяа итгэлийн сорилт гэдэг миний зүрхэнд яг юу байгааг харуулдаг. Миний зүрхэнд яг юу байгааг яг өвчин ирэх үед, зовлон ирэх үед тэр үед би яг үнэхээр эцэг эзэнд итгэж гэнэ үгүй юу гэдгийг харуулдаг ийм зүйл байхгүй юу? Бидний дотоод итгэлийг ил болгодог зүйл. За бид нэр сорилтын тунж олно. Хэдэн удаа би сайхан нэг юу сонсоход айгүй гоо тэр үг миний сэтгэлд айгүй хөрс. Хэдэн удаа унах нь гол биш. Хэдэн удаа яг бас цогсхон чухлаа гэж байгаа байхгүй юу? Бид нар итгэлийн амьдрал дээр зөндөлөн сорилтанд унаад явцсан хүмүүсийг харж байгаа тийм үү? Маш олон хүмүүс явдаг. Тэд нар яадаг вэ? Одоо гэдгийг заримдаа нөгөө ялангуяа би урд нэг ярьжсэн Монгол хүмүүс төдийл итгэж нар тэгж ярьдгүү. Солонгос итгэж нар бол айгүй хэлдэг үг байдаг. Тэр нь үхээр соригдсон гэж. Би соригдоод би нэг өчигдөр ингээд цуглаанд авцсан чинь манай нэг цуглааны их ч намайг намайг ингэсэн миний хайжууд ингэж тэгээд би тэрнээс болоо соригдоод гэх. Одоо хүүхэд юу гэхээр би аав ээж хоёроос олоо соригдоод эзэнт итгэхэ байсан. Яагаад гэвэл манай аав ээж хоёр бол жинхэнэ жүжигчээд. Манай аав ээж хоёр бол одоо нэг нэлээ Оскарын шагнал авах зохистой хүмүүс. Хамгийн мундаг жүжигчид манай аав ээж хоёр. Яагаад гэхээр манай аав ээж хоёр ингээд юу яадаг? Манай аав ээж хоёр гэртээ бол амар байдаг. Тест ингээл би нэг элдв хоёроор хилээл тэгээд ашиглалдаал харихаа уугаал зодтолтоол заад гэснэ юу гэдэг цуглааны хүмүүсийг ингээл элдв хоёроор хилээл одоо нэг солонгос ном гэж үг байдаг аахгүй тэр нь жоохон муу үг байхгүй. Залимэн одоо гэж байгаа яг би зөвлөлчлээд хэлчихье. Саяхан манай Шаран аагаа ином гэж хэлээр агаа нэстэ дүүгээ хүмүүжилж байна. Шаран нэг айгүй муухай үг. Чи юм жоох хүүхтэй чи эмэгтэй хүүхтэй чи аагаа хизээч ингэж хэлж болохгүй. Зөвхөн аагаагаа гэдэг үчи өөр хүнийг хизээч ном гэж хэлж болохгүй гэх. Тэрнтэй адилхан хүүхтэй хэлж байгаа. Тэ хүүхд нийлж байгаа. Цуглаан дээр яриад пастор гэж ном гэж нэг юм тэ пастор гэж тэр тэр ахлагч гэж нэг юм тэр мөн новш гэл ингээ ийм үгүүдийг айгүй хэлдэг. Тэгэл машин дотор ажигсан ингээл цуглааныхныг амуулаад пастор амуулаад итгэгч нараа амуулаад амал нэвэл ингээл хүм муулаад тэгтээс бол машинаас бохоо халелуя гэл тэтгэл хийсний нэрээр хайртай шүү эзэн таныг өрөөх болтугай гэл манай аав ээж өөрөө үнээр Оскар шиг л авцах хэвээр итгэгч юу жүжигчд гэж хэлж байгаа.
За тэгвэл тэр хүний зүрх сэтгэл дотор юу байгааг гарч ирж байгаа тийм үү? Зүрх сэтгэл дотор юу байгааг гарч ирж байгаа. Тэгэхээр бурхан биднийг сордгийн бидний зүрхэнд яг юу байгааг харуулдаг. Юу байгааг одоо өвчин зовлон аюул ирэхэд би яг нэг анх ингээд хавдрын онш авах үед би хаа ч би яг тэндээс би нэг зүйлийг ойлгосон байна. Би мөнхийн ус байдагт итгэдэг, мөнхийн усад очихыг хүсдэг. Гэхдээ бэлэн биш харсан. Бэлэн биш. Миний зүрх сэтгэл бэлэн бишээс. Тэгээд тэрийг бурхан айгу харуулж гисэн. Тэгээд хоёр дахь удаага би яг хавдрын халаанд орохдоо лан цаг яахгүй ч гэсэн их ингээд юу ч болж болзошгүй шүү дээ. Тэгээд тэр үчи коронавигийн үе байсан. Сахиурч яахгүй, хүнч гаднаас орж болохгүй. Тийм үед. Тэгээд миний охин чинь нөгөө шааран гарч чинь жоохон байсан. Тэгээд охин намайг сагчаад байхгүй. Тэгээд эмнэлгээ сахиуртай яаж болохгүй. Сахиурн бас заавал коронавигийн шинжилгээ мэлээ өгч эмнэлэг рүү орно тийм байсан байхгүй. Тэгээд би зүгээр яцгаа зүгээр ээж нь ганцаар яваад шинжилгээнд орчих. Би халаанд орчод түрээ тэр яа битээ санаа зовоороо. Тийм юмэр болроо ээж нь үнэхээр сайхан амьдэрсэн шүү. Ээж нь стоо сайхан харамсах юмгүй. Миний амьдрал үнэхээр гоё шүү. Харамсах юмгүй шүү. Одоо ээж нь амьдрал дуссан ч гэсэн надад харамсах юм байхгүй шүү. Би бүх зүйлээ хийцэн авцсан хангалттай шүү. Миний төлөө хэрвээ юмыг яаж мэдээ яав те ээжгээ явуучих юм бол битгий хонёс санаа зовоороо гэдэг юм үг хэлчихсэн байхгүй. Тэгэхээр нөө эхний удаад болохоор би мөнхийн усад бэлэн биш байсан гэдэг. Би пастор шүү дээ. Пастор бол олон жил үйлчилсэн байх та. Мэддэг яадаг гэхдээ би шууд ингээл хөл зовлоо ирэхээр халелуя гэл ингээл мөнхийн ус руу явахад бэлэн биш гэдгээ мэдсэн. Тэгэхээр сорилт гэдэг бидний зүрхэнд юу байгааг харуулдаг. Тэгэхээр бурхны сорилт хизээш бид нэрэгтэй унгаагаад бурхнаас холдуулахын төлөө байдаггүй. Харин бурхны сорилт юу гэдэг вэ? Бидний зүрхэнд юу байгааг харуулдаг. Ийм байгаа. За гоё гоц тийм. За тэгээд царийн ганц гэдэг нь болохоор гэрээний хүү ахгүй юу хамлалтын хүү бурхны амлсан хамлалтын хүүгээ яаж байгаа. За тэгээ морио уулан тацгаж морио уул хожим сүмийн тахил болсон. Гэхдээ их сонирхолтой морио уулын энэ бол тахил өргөдөгдөг болж байгаа шүү дээ. Тэгэхдээ морио уул нь шүү дээ. Айгүй сонирхолтой нь юу гэхээр харах гэсэн утга нэг утга байдаг. Нөгөөх нь мэр буюу англиан үнэр тосны нэртэй төстэй. Ингэж хэлэгддэг. Тэгэхээр нөгөө тэнд англиан үнэр үнэртнэ. Бурханд англиан үнэр тахил өргөвдөнө. Англиан үнэр тахилыг нөгөө тахилыг ер нь өргөхдөө заавал Google Meet хоёрыг оруулдаг. Ийм баггүй тийм. Ийм байсан байгаа. За тэгээд 3 дахь өдөр гэсэн байгаа тийм үү? 3 дахь өдөр энэ дээр гарчаа. 3 дахь өдөр Авраам харгаа өргөн тэр нутгийг алсаас гаргаж. Тэгээ та хоёр илжигтэйгээ хоёр зартай хүү битээр тийш очиж мөрөгчөд та нар руу эргэж ирнэ. За миний хувьд одоо өнөөдрийн хувьд энэ ишлэл хамгийн гоё 5 дугаар ишлэл. Энэ ишлэл юу вэ гэхээр бид буцаж ирнэ гэж хэлсэн. 22-ын 5 дээр бид буцаж ирнэ. Өөрөөр хэлбэл тахил болгож тахил болгон гэдгийг мэдээд байгаа шүү дээ. Гэхдээ түүнд яг бурхан амьлуулна гэсэн итгэл байгаа байхгүй юу? Бурхан амьлуулна гэсэн итгэл байгаа. Гоёд. За тэгээд бурхан амьлуулна гэсэн итгэл байгаа учраас би эргэж ирнэ гэж хэлээгүй бид эргэж ирнэ гэж хэлсэн байдаг. За тэгээд эндээ Исаак тахилын модоо үүрээд ингээд 22-ын 6 дээр харах юм бол тахилын модоо үүрээд явж байгаа. Бид нар Иесус Христ залмаагаа үүрээд явсныг бид сайн мэдж байгаа тийм. За тэгээд энэ дээр нөгөө одоо бидний хувьд аюул чухал сурах ёстой үг нь юу гэхээр Йова ирээ гэж үг одоо. Тэгээд ааваас асуудаг тийм. Аминэ хүү гэсэн хүмнэ би энд байна гэдээсээ харда гал мод хоёр энд байна. Харин шатаал тахилын хурган хаан байна. Энэ ингээд харах юм бол айгүй гоё. Авраам хүүтэйгээ хамт тахилуудыг буюу бурханд мөрөглөөдийг хамтдаа хөргөжсэн хүү маш сайн мэддэг юм байгаа байхгүй тий. Тэгүн готлаа юу яаж би нөгөө нэг ертөнцийг ингээд өргөл өргөхтэн манай хүүтэй чи өргөл өргөх болохоор л хэвчээ гэл нэг бол нэ өргөлийн мөнгө гэл нэг бол ээж өргөлийн мөнгө гэлстэй манай жоолоод бүгд ингээд өргөлөө өргөдөг байхгүй айгүй өргөн тэрэндээ бүр өөртөө айгүй дуртай тэгээд 11-гээ өргөн тэд нар чинь 9-ний өдрийн өргөлөө өргөн тэгээд би миний хүн ингээд өргөлөө өргөхдөө бурхан минь ээ ингээд заавал залбирчаа бурхан минь би өргөлөө өргөж чинь энэ өргөлөөр дамжуулан бурхан таны гайхалтай ажил хийх болтугай гэж дотроо залбирч байгаа. Тэгээ нэгүүд ингээд нөгөө өргөлийн юм дээр би ингээд очсон чинь ертөнц ингээд нөгөө нэг тэр өргөлийн ууд руу хараад зөксөд юм шиг харагдсан байхгүй. Тэгээ би очиод ингээд мөрөн дээр нь зохиод би өргөлөө хичээд ингээд хар ясан чинь залбирч байна гэдэг чинь тэр нөгөө хүүхэд маань бидний яг нөгөө харж хийж байгаа зүйлтэй мөргөлтэй ялангуяа бурханд өргөх мөргөлтэй хүүхдүүд маань хамт байх хэрэгтэй байхгүй. Энд дээр
Авраам Исаак айгүй тодорхойгоор ингэж ааваас асуудаг байхгүй. Тэнгуут бурхан өөрөө хургийг харж бэлтгэж өгнө гэж хэлсэн ба. Тэгэхээр Авраам тийшээ явахтаа ч гэсэн магадгүй те хүүгээ бүр мөрсөн өгсөн гэсэн бурхан дахиад нэг хүүхд өгнө гэсэн итгэл байсан уу, амьлуулна гэсэн итгэл байсан уу те. Гэхдээ хамгийн гол нь бурхан бүх зүйлийг бэлтцсэн. Өөрөө дутуу юмтай явж байгаа юм. Ингээд дутуу те магадгүй те ингээд би яг тахлын хураг бол миний хүү штэ гэж харсан юм. Уг нь бол би тахлын хураг бэлдээд очиж хүүгээ өрөхгүй ч яхан билүү гэсэн одоо хүний нэг хувийн бодлоо тэгж орж иж болцсон шүү штэ. Гэхдээ юу ч хэлсэн хэрэг бурхан өөрөө бэлднэ гэсэн ба. За яваа ирээ гэсэн үг гэдэг. Ирээ бэлднэ. Яваа ирээ. Бүгдээр бидний хэмдрэлд яваа ирээ айгүй чухал. Айгүй чухал. Би ойрдоо бас ингээд залбирч байгаа зүйлүүд байгаа. Би нэр өчигдрийн бас нэг айгүй сонирхолтой гэрчлэл юу гэвэл өчигдөр би нэг би одоо 7 сарын 10-нд Монгол яваа. За би ер нь гэдэг юмыг айгүй эрт төлөвлөдөг байхгүй өдрөөр нь юу гарна. Тэгээ би хоёр зүйлийн төлөө бас ингээд за яг үндсэн залбирлууд бол зөндөө. Жишээлбэл би нэг хоёр солонгос хүүхд авч явна. Тэгсэн чи дээрээс манай нэг Америкт гэдэг Сара маань бас юу яана гэд хамтдаа бас иш тийшээ явах юмсан гэсэн бид нар нийлээд бас тийм төлөвлөгөөнүүд гаргаж байгаа байхгүй юу? Гаргаж байгаа. Тэгээд тэн дээр нөгөө бурхан яг бэлднэ гэсэн юм юутай. Тэгээд нөгөө би одоо ялангуяа хоёр солонгос хүүхд дагуулаа явж байгаа. ертөнцөө дагуулаа явна. Тэгээд бид дөрөв ингээд Монголд нэлээд ажил гадар хөдөө хадаагаар явах ажилтаа байхгүй юу. Тэгээд би нөгөө аюулгүй байдлын төлөө залбирч байгаа. За тэгэн готлаа ноёдлон жоохон ертөнцөөгөө өлсгөө тураагаад аваад ирсэн байхгүй юу. Тэгээд минийх аяга тураа шөвье гэдэг өрөөнд ирсэн. Яг үнэ хэлэхэд хоолнд харахгүйсэн байхгүй юу. Тэгэл би энэ жил ярьдаг. Би сте энэ жил хүүгийн хоолыг сайн бэлдээж явна. Өстө будагийн ч гэсэн бэлдээд явна. Кимийн бэлдээд өстө бүр зөв бэлгийн шүл мөлнүүд бэлдээд явна гэж би тууч тэгсэн байхгүй юу. Тэгээ хоёрдугаарт би болохоор одоо миний та нар бас залбирч өгч байгаараа сурагч юм байсан шүү. 7 сарын 10-наас 8 сарын 10-нд ер нь бол голдоо хөдөөнд. Гэхдээ нөгөө хоёр солонгос хүүхдтэй ирэхээр одоо би дүүгээндээ ингээд очих гэхээр бас хэцүү байгаа байхгүй тэр хоёр хүүхдийг тусна өөрөөр нь байлгахгүй болохгүй солонгос эрэгтэй хүүхдүүд учраас би хамт байгаад ах боломжгүй. Тэгээд ингээд байрны төлөө залбирч байгаа байхгүй та бурхан минь яг нэг сар голдуул нэг хөдөөгөр байна. Ирээд нэг ачаамжгаа тавьчихдаг. Ирээд нэг хотод орж байгаа хонол хонцдаг те ийм нэг туристик байр ч юм уу гэж залбирч байгаа байхгүй. За тэгсэн чинь өчигдөр надад ингээд нэг пастор хоёр хайрцаг нөгөө нэг миний авах гэсэн шүл мөлнүүдийг өгсөн. Эйгүү гайхалтай шүл мөл нэг солонгос шүлнүүд те солонгос шүл тэгээд юм уу гээ бүр урамлын тасмас гэдэг хоёр хайрцаг юм өгөөд өгч байгаа байхгүй юу. Тэг би инээд яг өгч байгаасэн чи та хэд сайн манах бид нар ингээд зөндөө юм юм. Тэг тийм дээ базар тэ пари одоо пати хийгээд базар ажиллуулаад тэндээс үлдсэн юмнууд гэдэг зөндөө юмнууд өгч байгаа байхгүй. Тэг бол би энэ чи Монгол аваа явчихна. Монгол руу хэлчихнэ гэдэг. Аль хэзээний ингээд би нөгөө бэлтгэл хийсэн чинь яваа ирээ бурхан аль хэзээний бэлтээ тэр хүмүүсээр дамжуулан ингээд над руу ингээд өгчөж байгаа байхгүй. Айгүй гайхалтай ийм зүйл болсон. За тэгээ саяхан ч гэсэн нөгөө нэг цэцэрлэгийн тоглоомын тухай ярьсан шүү дээ. Цэцэрлэгийн тоглоом дээр бас та нараас уриалгах зүйлүүд байгаа шүү. За би 3 хэсэг ачаа явуулсан. Одоо 4 дахь хэсэг ачаагаа явуулна. Дархны 2 цэцэрлэг рүү ачаанууд яваад 3 хэсэг ачааны 2 нь очсон. Тэгээ өчигдөр жоохон би нөгөө нэг зардлын талыг төлж байгаа байхгүй талыг маш их юу одоо нэг нь 193,000 вон болсон. Тэрний өмнөх нь болохоор тэрийг бол манай Улаанбаатар Монгол даргалагч төлсөн. За хоёр дахь нь болохоор 193,000 гурав дахь ачаан 450,000 вон болж байгаа байхгүй. Тэгээ ахад одоо дөрөв дахь ачаан хэд болох юм гэдэггүй тийм. Тэгэхдээ эхний 3 ачааг болохоор эхний 3 ачааг нэг нь бол бүртэн төлөөд авцсан. Хоёр дахь ачаа, гурав дахь ачааг болохоор би хэлсэн байхгүй ингээд хуваая гэж ингэж хэлсэн байгаа. Тэгээд өчигд би нөгөө яг манай цуглаанаас төлөх төлбөрийн талыг ингээд явуулсан байхгүй юу. Тэгсэн чинь төлбөрөө төлж аваагүй байгаа юм байна. Каргоноос над руу холбогдоод тэгээ бас би бурхан минь тэ Монгол дахь цуглаан тэрийг тэ төлөөсөө санхүү хэрөөдөөсөө гэдэг ингээд залбирч байгаа. Та нарын үуч гэсэн хэрвээ та 450,000 воны төлбөр бид нар төлнө. 200,000 бид нар төлнө, 250 Монгол цуглаан маань төлнө. Гэхдээ та нар боломжтой бас энэ бол энд оролцоорой за. Тэгээд бас санхүүгээр дэмжүүл дархны 2
нэгэн дархны нөгөө 100 гаруй хүн жахан амьдралын боломжтой хүүхдэд явдаг цуглааны дэрэгдэх цэцэрлэг, нөгөөх нь Бацөмбөрийн асрамжийн газрын дэргэд байдаг цэцэрлэг, энэ хоёроо тогтжуулах байна. За энэ тэгээ дөрөв дэх ачаа нь болохоор сэлэнг, хөвсгөл, хинти, түнхэл гэдэг ингээд дөрвөн газар л би одоо тоглоом бас бэлдэж байгаа байхгүй. Ерөнхийдөө хайрцаглаад ингээд яаж байгаа ийм байгаа. Тэгээ та нар манд бас бидний ийм илгээлтийн юмд оролцвол санхүүгээр оролцож болно шүү. Ийм байгаа. Гэхдээ нөгөө бид нар ингээд хин дархны нөгөө их тайван пастор надад 50 пастор надад хэлээд манад ийм хоёр цэцэрлэг байгаа тоглоом та боломж байгаа юу гэж ингээд хоёр дахь өдөр хэлэхэд дөрөв дахь өдөр нь аль хийцэн би нэг тоглоом авахгүй чаад хагасаа өдөр нь бүхэл бүтэн буулгаж чад цэцэрлэг дээр очиад ингээ тэгээ бурхан алицын бэлдсэн байгаа байхгүй тий айгуугаа тэгэхээр бурхан бидний амьдрал одоо маргааш юу болохыг мэдэхгүй жилийн дараа юу болохыг мэдэхгүй хизээ юу болохыг мэдэхгүй тэгэхэд бурхан аль эзэн энэ айгуу гоё бэлдсэн байж байдаг за юм тэгэхээр өнөөдөр бидний суралцах ёстой зүйл бол бурхан бэлтгэдэг гэдэг энэ үгийг яваа ирээ гэдэг үгийг айгуу гоё сураараа яваа ирээ за тэгээд бид нар 3 дахь өдөр энэ Библиэлд аягүй сайн нөгөө нэг хардаг шүү дээ тий. 3 дахь өдөр тий дахин амьдсан гэдэг. Ер нь бол нөгөө бид нар Лазартай ч гэсэн үжижсэн шүү дээ. 2 өдөр өнгөрөөл 3 өдөр болчихвол одоо энэ ингээд амьлах боломжгүй гэсэн юм юутай байдаг тий. Ийм зүйл байдаг. Тэгэхээр за өнөөдөр тэгвэл бид нар энэ гоё итгэлийг бид нар Авраамаас сурах хэрэгтэй тий. Нэгдүгээр түүний дуулууртай байдал тийм үү? Дуулууртай байдал. Тэр ямар ч ингээд өрөөдмийн талаар саналтанд аюултай байдал орсон ч Авраам итгэсээр байсан тийм үү? Тэгээ өнөөдөр бурханд бүрэн итгэж байгаа үед бид нар сорилтыг бүрэн төгсд авч чаднаа. За тэгээд хамгийн хайртай зүйлээр утга талааснаас бурхны төлөвлөгөөг харж чадахгүй. Өнөөдөр ямар зүйлээс татгалзах үйлдэлээр итгэлээ нотлох вэ? За би өөрөө жишээн дээрээс ярив. Би нэг нохог хэдэн жил тийжэлээ 6 жил үлээ тийжсэн байхгүй. Тэгээд би нэг зүйлийг ингээд анзаарсан байхгүй. Тэр нь юу байсан гэхээр жишээлбэл би ингээд нөгөө айгүйх явдаг байсан бүр. Монгол руу ч ойр орхоо явдаг тий. Тэгэл ингээд нөгөө илгээлт айгүйх явдаг цуглаан залуучдаа дагуулаад тийш яваа. Одоо л жилдээ нэг л ингээд явж байна шүү дээ. Тэгэхээр тэр үед бол айгүйх явдаг байсан байхгүй. Тэгэл явах тэгээд дээр нэг сургалтанд айгүйх суугаар явдаг байсан бас. Тэгэл ийш тийш явах ажил айгүйх ихтэй. Тэгэл явах бүрдээ нөгөө нохоогоо яах вэ гэдэг асуудал болов. Тэгээд хин нэгний гугаал гэрт наваачиж гол хаал малтай нүүлгээж авчиж гол эсвэл ингээд хин нэгний гугаал тэг өдөр болгон ирээд ингээд өрөө гал ингээд гугаал ингээд тэгээд ингээд намайг явсны дараа цуглааныхан бас айгүй хямардаг байсан байгаа байхгүй юу. Хямрал яна пастрыг ирэхээс нөгөө нүүд шинэ гараг гүйчгэр яна пастрыг байхгүй нөгөө нохоог нь алга болгочихгүй энэ тэр цуглааныхан да дарам төгдөг байсан байгаа байхгүй юу. Тэ нүүдүүлч өөрхий нөгөө бүтцээ өдөр цуглаал ингээл намайг байхгүй цуглаад бочгон жаах оронд хаалга онгорхоо гамчин нөгөө шин гараа авчдаг. Тэнгуул яана маана гэл ингээл бөө юм болоод тэгдэг байсан. Тэгээд би яг илгээлтэнд явж байхдаа нэг зүйлийг анзаарсан байхгүй юу. Би хүүхдүүдээ санахаас илүү цуглаанаас санахаас илүү би нохоогоо санаад байгааг анзаарсан байхгүй. Би яагаад яаж байгаа вэ? Тэгээд би нөгөө хүүхдүүд рүү ингээд дөнгөж ярьснаас үгүй хэвээр яасан ингээл одоо манайх тэнгэр гэсэн нэртэй байхгүй. Тэнгэр яасан юмсан гэж ингэж гэл гэсэн чи. Үгүй ээж таглаа бидний тухай асуугач гэл манай хүүхдэд тэгж байгаа байхгүй. Тэгэхээр та нар яах вэ? Та нар чинь хилтэй устаа тэ асуудал ярьж чинь тэр маань чи юу ч ярьж чадахгүй өлсөн ч өлснөө хэлж чадахгүй өрдмөр штэ гэд би тэгжсэн байхгүй. Тэгээ би сүлдээ би тэ бурханаас надад өгсөн хайрлах ёстой хүнээс илүү нохоогоо хайрлаад байгааг би анзаарсан байхгүй. Тэгээд зүгээр яхта тэгтээ нөгөө нэг удаа алга болоход би бүр ингээл хайгаалсан байхгүй бүр хайгаалстай нэр тэгснэ тэр үед тэгж хайчаад тэгээд 2 цагийн дараа ч нөгөө гүгээд ирэхээр баярлалаа л чи бити ингээ алга болчороо чи эсвэл хэрэг өгөх юм бол миний нүдэн дээр өгөхээр дэстэ чамайг харж байгаа л тэг ингээд яг үхий чи харж санаа тэггүй л би насан туршдаа чамайг ингээл хайгаад ин шүү чи эсвэл бити алга болоор гэл тэгсэн байхгүй тэгчээ дараа нь би бодсохт би тэ бурхны нөгөө алдагдсан хүмүүсийн төлөө бүр ингээд нохоогоо баг нүдэ ширхэл ингээд ирж хайгаад л юу өмнө дээгүүр дагаар хайж байгаа шиг би бурхны алдагдсан хүмүүсийн төлөө би ингэж хайхгүй чиж би нохоог ингэж хайж штэ бурхан тэгтэл тэ хүнийг ямар алдагдсан хүүхдүүдэд яаж хайдаг вэ? Яаж зүрх сэтгэлээ зориулдаг вэ? Бурхны зүрх сэтгэл надад одоортол байхгүй шүү дээ. Би тэрийг мэдэрч байсан байхгүй. За дараагийн дугаарлахаар
Тэгээд яасан гэхээр за тэгж жагаад өөрөө явчаасаа гэж утсан байхгүй. Тэг өөрөө явчаасаа. Тэгэд үнэхээр айгу гайхалтай яг хорхын үйлчлэлд явж байхдаа авч яваад тэгсэн чинь нөгөө нэг машин жоохон халаад тэгээд яг хорхын үйлчлэлээс гараад ирсэн чинь яг бодсон байхгүй. Тэр удаа би жоохон хорхын үйлчлэл айгу утцсан. Уг нь удахгүй гараад ирвэл зүгээр хас утцсан. Тэгэл нохоогаас ийштэй авч явал ингээл имлэмлэр яасан чинь шууд нэг солонгос айгуу сайн ш. Өө танаа нөх одоо хаан юу яцсан алицэнд ингээд яг одоо хөтлөр рүү явж байна. Та одоо оршуулах уу? Харьцаглуулах уу? Шатах уу? Тэгээ тэр нь бүр 600 мянга сая маян вон тэгж мэд тэгээд үгүй би аваад явлаа. Яг нэг өөр дээр гол нь манай ээжээс үгүй нэг хамт явсан юм байна. Үгүй нэг хөрхэн жоохон чи яагаад чимээ амиргүй болчих хөр зүгээр ээж унтж яана гэх. Тэг яг ингээд өөр дээр ирээ тавиад би ингээд хараад л явцсан гэдэг. Аюу 5 нүдтэй байхгүй. Над руу ингээд бас хараад л байгаа байхгүй. Яг нүдэ хандлаа харсан шүү дээ өөртмөр. Тэгээ болчимсаа гойж. Тэгээд тэрний дараа ингээд явуулчаад тэгээд би яг бодсон байхгүй. Би тэ Бурханаас надад өгсөн зүйлд тэг би энд айггүй фокус тавьж айггүй хайраа хацчихсан ойлгосон байхгүй. Тэгэл за ахиж би ноход хийжээхгүй. Бүр хожим хань Монголд очиж суурь амьдрал би явхад тийжэж болно. Тэр болтол би ноход хийжээхгүй гэсэн ийм шийдвэр гаргасан. Тэгээ заримдаа бид нэр өөрсдөө мэдгүй ямар нэгэн зүйлд аюу хайртай байдаг тий. Тэгээд одоо юу гэдэг жишээл эцэгчүүч гэсэн нэг тийм ядаг ч тань. Гэхдээ нэг ийм жишээдэг ч тань нэг аав нөгөө хүүн шинэ авсан машин дээр ингээд хадасаар юм зурж байсан чинь хүүхдээсээ бүр амар зодоод тэгээд ингээд харсан чинь тэр нөгөө аавда хайртай гэж бичсэн байсан ингээд. Хүүхэд юун дээр бичих болохгүй гэдгийг мэдэхгүй боловч зүгээр бичих хүсэлний үхэр аавда хайртай гэдэл бичих шүлдээмэр байсан байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү зүйлээд байдаг. Бид нар заримдаа бурхны хүмүүсээс илүү хайрладаг зүйлээд. Бид нар заримдаа тий бурхны хүмүүст гаргах цагаас илүү өөр зүйлд одоо өөрийнхөө бодож байгаа үн цэнтэй гэсэн зүйлдээ цагийг гаргадаг юм байдаг. Тэгэхээр өнөөдрийн үгнээс те хүүгээж хайрлахгүйгээр бурханд өргөж байгаа энэ хайр энэ бол бурхны хайр байхгүй юу? Бурхны хайр. Бурхан бидэнд цорын ганцхүү Иесус Христтэй хайрлалгүйгээр түүнийг залмаа өгүүлдэг гэсэн. Тэ? Тэгснээрээ биднийг гэмээр боолчлаас аварсан юм байна. За та өнөөдөр шинээр юу сурв те. За би ямар ч гэсэн өнөөдөр хоёр үгийн утгыг тайлбарласан те. Илчиг гэдэг үгийн утга, Мория гэсэн үгийн утгыг тайлбарласан. Та юу ойлгов, юг мэдэрв, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Нэггүй би бол бүр өөр ингээд ялангуяа нэг хичээлд ингээд очиод 3 дахь өдөр хичээлдээ ментор пастор дээр очиод ингээд шинээр ингээд үг мөг сураал утга библиийн ингээд шинэ утга энэ төрийг сурахаар бүр өстой чөмөг ицсэн юм шиг болдго шүү дээ. Тэгээ маань өчигдөр би баярлаа. Бүр баярлсандаа болоо тэг тэр хичээлийнхаа уншижсэн хэсгээ юу яагаад сургалтынхаа материалаас зургийг аваад гана пастор дээр бас яста гоё яагаад. Бид нар илжиг гингод яг үнэлэхэд тийм дуртай юм биш шүү дээ. Нэг илжиг гэл тэгэл монголчууд болохоор тэнийг зөрүүд мөрөд гэдэг. Гэтэл илжиг эзнээ эцсийн зорилго хүртэл авч явдаг. Гоёгаас Алеппос гэхэл тап буюу альфа омега гэдэгтэй адилхан юм байна. За юм байна. Та юу ойлгов, юу мэдрэв би бүр шиннаас бүр өөрөө нөгөө ярьж байгаа зүйлдээ баярлаа зүгээр. Зөндөөс ярьсан биш үү? 8 өст үүшээ. За өнөөдөр бид нэр Хиттийн төлөө залбирна. Хиттэй энэ дэр нөх Хиттийн Христийн зөвлөл хамтдаа мууч улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн цорын ганц протестант цуглааныг бүртгүүлдэг гэсэн. За Библийн хуулиасаар хэвлэж тарааж цуглааны барилга байгууллагын бүртгүүлж барьж байна. Гэвч засгийн газар түүний сургаал, сурталчилгаа дагалдагч бэлтгэх үйл ажиллагааг хязгаарладаг. 1978 онд цэргийн босгосноос хойш энийг үргэлжлүүлэн өссөөр байна. Өмнө нь шашингүй дэглэм нь энэ нийгэмд үзүүлэх нөлөөллийг саатуулдаг гэсэн энэ холбооны нөлөөллийг саатуулдаг гэсэн сэргэлт шинжлэх ирээдүйн өсөлтийн төлөө залбираараа. За уламжлалт цуглааны сүлжээ нь олон 10 жилийн турш Хиттийн цуглааны гол цөмийг бүрдүүлж байр номлогчид Хятад хол газар аялсан. Хүчтэй авчлаханд тэдний дэлхийн чуулганаас тусгаарлаж уугуул иргэдийн зан үйлийг баримтлахад хүргэсэн. Тэд залбирал сэргэлт энгийн амьдрал Христэд анхаарлаа төвлөрүүлдэг. Инхийг цуглааны Христ итгэж их хорно харилдагч тэдний хамгийн түрүүнд бурханд үнэнч байх явдал юм аа. Тэд засгийн газарт бүртгүүлэхийг хүсдэггүй. Тэдний хууль бус статус нь хавчлагад хүргэдэг.
хотод руу олноор нүүдлэх нь эдгээр сүлжээ цуглаануудыг дасан зохицоход хүргэнэ. Зарим хөдөөгийн чуулган өдөртөшгүй үлддэг бол зарим цагаачид хотод цуглааны бүлэггүй тэмцдэг. Бурхны үгэнд үнэнч байх ариун сүнсний хүч чадал сайн мэдээг түгэх зориг нь энэхүү өс нэмэгдшөө өөрчлөгдөж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хэлбэржүүлээсэ гэж залбираараа гэсэн байна. За хот руу ирэхээр нөгөө цуглааныг олох боломжгүй болчихдог те, цуглаанууд нь нууц хийж байдаг. Хөдөө хөдөлгөгчгүй ч гэдэг. Би Юннан мужийн тэр Лису гэж үндэсний дунд очиход цуглааных нь ахлагч гэсэн чинь 10 жилийн хүүхдтэй юм чинь хөөх охин ахлагч. Тэгэл л аюу модагс магтаалаач өдөртөө сургаалаач заагаал зү цэвэрлэгээ чийгээс аюу өрхөн тийм нэг 10 жилийн охин байсан. За 10 жилийн хүүхдүүд л цуглаанууд ирддэг тийм харагдаж байна. За эзний нэрээр Ерөөжин бүгдээр хамтдаа залбирая. Эзэн минь бид үнэхээр Авраам шиг дуулууртай баймаар байна. Бид яг Авраам шиг үнэхээр ерөөлийн сувг баймаар байна. Бид өөрсдийнхөө үн цэнтэй зүйлээ зүрхэндээ хадгалан үлдэх биш. Бид үнэхээр юугаач харамлалгүйгээр эзэнд хүргэж чаддаг. Тэгээд эзэн бол бидний төлөө хамгийн сайныг бэлдсэн Яхова ирээ гэдэгт итгэдэг. Тэр л итгэлийг та бидэнд өсгөж өгөөрэй. Тэгээд бид дуулууртай байхыг хүсэж байна. Бид бас эхлээсээ илүү төгсгөл маань улам илүү зөв бөгөөд сайн бөгөөд өссөн байхаар эзэн бидний итгэлийн амьдралын бүхэл замуудыг өдрүүдийг та хөрөөж өгөөрэй. Тэгээд бид Авраамаас суралцахыг хүсэж байна. Бид Авраамыг дуурайхыг хүсэж байна эзэн. Дуулууртай байдлаар ерөөгдөж ерөөлийн сувг болж бид нар ерөөлийн сувгаас бид нараар дамжуулан бидний гэр бүл, бидний үр удам, бидний улс үндэстэн ерөөгдөх болтугай. Тэгээд бид Есүс Христийн нэрээр өнөөдрийн үгийг бид зүрх сэтгэлдээ хүлээн авч бид тунхаглаж байна. Бид бол Бурхны дуулууртай дахалдагчд хэмээн бид тунхаглаж байна. Бид бол ерөөлийн сувг хэмээн тунхаглаж байна. Эзэн бид энэ цагт Хятад улсын төлөө залбирч байна. Хятадын энэ Христийн зөвлөлийг бид улам илүүхээр Бурхны ерөөгөөс залбирч байна. Тэгээд ялангуяа хотоос хөдөөнөөс хот руу шилжиж байгаа хүмүүс нууцлагдсан тэг гэр чуулгануудыг олохгүйгээсээ болоод бас итгэлийн амьдралд алдж байгаа, унж байгаа, соригдж байгаа зүйлүүд байгаа. Эзэн минь та үнэхээр Хятадын чуулганууд улам илүү өсөн үржиж ил гарахад та туслаарай. Эзэн тэгээд Хятадын чуулганууд дээр чуулганаас ариун сүнсний хүч чадал дотор сайн мэдээг түгэх зоригтой байх болтугай. Эзэн тэдэнд бас улам илүү сэргэлт шинжилтийг авчраарай. Бид Есүс Христийн нэрээр бид Хятадыг хөрөөж байна. Бид Есүс Христийн нэрээр бид Израилийг хөрөөж байна. Бид Есүс Христийн нэрээр бид Монголоо, бид Хойцолонгос, бид Афганистаныг хөрөөж байна. Тэгээд энэ өдөр бидэнд эсний үг бэлэг болтугай. Илчлэгдэх болтугай. Бид эснийг гэрчлэн амьдрахыг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амин. За тунхаглах ишлэр. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурмаг хосон сэтгэлээ өргөөгүй худал тангарах тавиагүй буюу тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-аас 5. Амин. Цээжлэгчлэл. Иесус бол Христ, Бурхны хүү мөн гэдэгт та нарыг итгэхээсэ гэсэнтэй эдгээр нь бичигдсэн юм. Тийхүү итгэснээрээ та нар түүний нэрээр амьтаа болох юм. Иохан 20:31. Амин. За ихтэй. Чуулган. Яг хөө чуулган барилга юунууд байдаг юм бэ лээ. Тэгэл юунууд 20,000 30 он гэхэд Хятад бол дэлхийн хамгийн том христчин улс болно гэсэн тийм юу байдаг шүү дээ. За эзний нэрээр ерөөж эзэн явах болтугай. Өнөөдөр үнэхээр онцгой өдөр, гайхамшигтай өдөр байх болно. Тэгээд эзэн таны амьдралыг улам илүүхээр сэргээх болтугай. Тэгээд өдөр бөгөөд өнгөлөө гэр бүл талархалтай байгаараа баяртай эзэн ивэг. Өнөөдөр үнэхээр онцгой өдөр байх болно.